За бичлэгийг маань үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр би юмны үн цэнийг олж харснаар ямар өөрчлөлтүүд гарах боломжтой вэ гэдэг сэдвээр ярья гэж бодлоо. Та бүхнээс маань зөндөө их комент ирж байгаа. Тэгээд нэрээ би ингээд айгүй гэдэг үгийг маш их хэрэгэлдэг болохоор надад зөвлөөд маш гэдэг үгээр солиороо гэсэн. Би тэгээд хичээнэ. Тэгтээ ингээд бас ярьж байгаа юм марчих гад байдаг болохоор хэрвээ хэрэглүүл уучлалт сонсоорой. За тэгээд сэдвтээ орцгоё те. Ямар ч зүйлээс одоо үн цэнийг нь олж хардаг хүн одоо тийм хүний амьдрал боломжоор дүүрэн байдаг гинэ гэсэн тийм үгээр би эхэлж байгаа байхгүй. За энэ үгийг би сонсоод юу гэсэн үг вэ гэж бодоод за тэгээ уншаад үзсэн чинь аливаа зүйлийн болоод хажууд байгаа хүмүүсийнхээ үн цэнийг одоо олж харж чаддаг хүн бол хийх хүсэл эрмэлзлээр дүүрэн эрүүл саруул тэгээд мөнгө олз орлогыг одоо орлогын тал дээр ч гэсэн мөн хүн хоорондын харилцаан дээр ч гэсэн ерөөсөө амжилттай байж чаддаг гэсэн байсан. Ямар учиртай зүйл вэ гэхээр та ингээд эргэн тойронд байгаа юмныхаа үн цэнийг олж харж чаддаг болсноор за ингээд нэг 4 зүйлийг амьдралдаа бий болгож чаднаа гэсэн байгаа. За тэгээ нэгдүгээр зүйлийг ингээд шууд яриад явъя. Нэгдүгээр зүйл нь болохоор өөрийнхөө эргэн тойронд байгаа зүйлийн үн цэнийг нь ямар үн цэнтэй вэ гэдгийг нь олж харж чаддаг болсноор боломжууд дүүрэн байна гэсэн үг. Та боломжийг олж харна гэсэн үг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр боломж яах өөрөө гарч ирдэг байж болох ч гэсэн бас өөрөө тэрийг хайж олдог зүйл учраас аливаа зүйлийн үн цэнийг олж хардаг болох юм бол одоо улмал таны хийх боломжтой зүйлүүд нэмэгдэнэ гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл өнөөдрийн чаддаг зүйлээ ингээд бодоод үзэхээр тэр зүйлээрээ дамжуулаад ямар зүйл хийх боломжтой юм бэ гэдгийг илүү сайн олж харах хэрэгтэй гэсэн үг юм уу? Одоо би жишээлбэл Японд сурсан гэдэг ингээд маш олон жил Японд үзээд Японы багший гэдэг ингээд явж байгаа болохоор би одоо энэ Японыхаа үн цэнийг олж хараад тэгээд ингээд та бүхэндээ бас өөрийнхөө сонссон зүйлүүдийг ингээд ойлгоснороо үргэж ингэж явж байгаа байхгүй юу? Тэгэхээр айгүй маш амьдралд бол маш чухал зүйл байна. Тэр нөгөө Америкт одоо нэг Audio гэдэг ийм жижиг IT компани байдаг байсан юм байна. Тэгээд тэр компани нэг ажилтны компани дотор ингээд нэг тийм хөгжилтэй за тэгээд нэг хоорондоо ингээд маазрах зорилгоор нэг тийм аппликейшн нээгээд тэгээд тэрийг ингээд компани дотор ингээд өдөр тутамдаа хэрэгэлдэг болсон юм байна л да. Тэгсэн чинь дарга нь ингээд тэр аппыг нь хараад энэ бол ёстой маш үн цэнтэй зүйл байна. За тэгэхээр энэ аппыг одоо бараг ингээд дэлхийд ашиглавал болох юм байна гэд хэлсэн чинь нөгөө тэр аппыг зохиосон залуу нь болохоор энэ болохоор тийм одоо үн цэнтэй болж чадхаар зүйл биш бах уу би ингээ бараг тоглоомор хийсэн одоо ингээ удахгүй бараг манайхан тэг уйдаад ингээ болчих واخ маягтай тийм аястай юм хэлсэн чинь дарга нь үгүй энэ ингээд автомат мэйлээс илүү бас ашиглахад хурдан тэгээд ингээд хүмүүс хоорондоо ингээд өөрсдийнхөө бодол санааг маш хурдан ингэж одоо солилцож чадхаар тийм зүйл байна. Компани дотор зөвхөн биш дэлхий дээр ингээд бүх хүмүүстэй холбогдсон ч болохоор юм биш үү гэд ингээд ярьснаас үүдээд одоо та нар юу бий болсон гэж бодож байна. Тэр Twitter гэсэн Твиттерийг анх тэгж одоо нэг жижигхэн компани нэг залуу одоо үүсгэн байгуулаад тэрийн захирал нь айгүй үн цэнтэй зүйл юм байна гэдгийг нь олж харж хэлээд тэгээд ингээ энэ Твиттер ч юм үүссэн юм билээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр дарга нь ингээд юмны үн цэнийг олж тэр залуу бол өөрөө ингээд юмныхаа үн цэнийг олж чаддгүй юм байгаа байхгүй. Тэнгүүт тэр дарга нь болохоор ингээ юмны үн цэнийг олж харж чаддаг хүн байсан учраас энэ ингээд тоглоом биш бүр ингээд айгүй хэрэгтэй зүйл болоод дэлхийд ингээд тарах заалдартай болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр залуу өөрөө ингээд өмнөхөө үн цэнийг олж хардггүй байсан бол тэр нь тэр чигээр ингээд дуусан. Тэгэхээр ингээд эндээс харахаар бид нар ч гэсэн өөрсдийнхөө яг хийж чаддаг мэддэг зүйлүүдийнхаа үн цэнийг олж харахгүйгээр ингээд боломж болгож чадахгүй ингээд орхисон, унтраасан ингээд зүйлүүд зөндөө байж магадгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө амьдралд байгаа юмныхаа альва зүйлийнхаа одоо үн цэнийг маш сайн олж харж боломжуудыг ерөөсөө өнгөрөөж болохгүй гэж хэлж байгаа.
За тэгээд Японы нэг ийм гоё үг байна л да. Качио мицкеру хито но токоро ни чансу ва ятте куру качио мицкереба мицкеру ходо чансуга хирогару гэдэг энэ бүр айгүй гоё үг. Яагаад тэгэхээр үн цэнийг олж хардаг хүнд боломж ирдэг. Тэгээд үн цэнийг олж харахын хэрээр боломж чинь бүр их томордог гэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо альва жижиг гэлтгүү зүйлийг хараад одоо энийг хэрэгэж болох юм байна, энийг одоо ингэж ашиглавал зүгээр юм байна гэдэг юм уу? Ингэж ашиглах тохиромжтой юм байна гэсэн одоо үгнүүдийг хэрэглээд одоо үн цэнийг нь олж харахыг хичээгээрэй гэж байгаа. За нэгдүгээрх нь болохоор энэ нэ тий. Хоёрт нь болохоор бусад хүний үн цэнийг олж харснаар таны амьдралд юу бий болох вэ гэхээр хүн хоорондын харилцаа сайжирна. Яагаад тэгэхээр бусдыг хараад ингээд энэ хүний үн цэн нь юу юм болоо гэд ингээд хүн ингээд эрэлхийлээд хайгаад эхлэхээр одоо тухайн хүнийгээ магтаж урамшуулж чаддаг болохын зэрэгцээ сайн талыг нь л одоо хайна гэсэн үг байна шүү дээ тий. Тэгээд хүний одоо ингээд бүхэл хүн төгс биш юм чинь хүнийг ингээ муу талыг нь хараал ивэл угаасаа муу тал нь харагдаалаа учраас тухайн хүнийхээ одоо сайн талыг нь олж харахын тулд хичээх ёстой. Тэгэх юм бол тухайн хүний үн цэн энэ хүний үн цэн юу вэ гэдг нь харагдаад ирнэ. За тэгэхээр хажууд байгаа хүмүүстэй одоо ингээд сайхан инээд бэлгэлдэг, ээлдэг зан төрүүлдэг. За тэгээ юу гэдгийг те мэдрэмжтэй байдал гаргадаг. Тэгэл одоо хамт байдагт одоо баярлаач гэдэг юм уу зөндөө олон зүйл байгаа тийм олон зүйлийг нь олж хараад ингээд магтаалын үг хэлээд урамшуулж чадах юм бол та ч гэсэн эргүүлээд бас хүнд хайрлагдаж хүндлэгдэнэ. Тэгээд таны эргэн тойрны хүн хоорондын харилцаа чинь улам сайжирнаа гэж байгаа байхгүй. Нөгөө хүнийхээ сайхан зүйлийг, сайн талыг одоо ингээд олж харж, үргэлж хүнийг магтаж урамшуулснаар таны одоо азийн тухай би ярьсан тий аз ингээд бас дээшлэгээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ аз үнцэн одоо талархал гэдэг зүйлүүд чинь бүгдээрээ ер нь хоорондоо ингээл харахаар уялдаа холбоотой болоо явчихж байгаа юм тий. Бүгд л ингээл дотроо ингээд ямар нэгэн байдлаар уялдаа холбоо гарч ирээл байгаа байхгүй юу. Үн цэнийг олж харж чаднаа гэдэг чинь одоо хүний сайн талыг эрэлхийлж олж харж чаддаг болохын хэрээр та ч гэсэн бас маш эерэг болно. Таны сэтгэл зүй ч гэсэн маш эерэг болно гэсэн үг байхгүй. За тэгэхээр хоёрдугаар зүйл нь болохоор хүний үн цэнийг олж харж өөрийнхөө эргэн тойронд одоо сайн сайхан харилцаа үүсгэж өөрөө ч гэсэн бас гоё эерэг байж бусдад хайрлагдаж хүндлэгдээрэй гэсэн үг байна. Гуравдугаарт нь болохоор хүсэл эрмэлзэл дүүрэн болно. За одоо ингээд өөрийнхөө хийж байгаа үйлдэл, үйл хөдлөл, өдөр тутмын жижиг сайжиг одоо ямар ч үйл хөдлөлийнхаа одоо хийдэг зүйлийнхаа үн цэнийг олж харснаар та ингээд юмыг хийх хүсэл эрмэлзэл дүүрэн болно, өндөр болно гэж байгаа юм. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хийх хүсэлгүй байгаа одоо хүн бол тухайн зүйлийнхаа үн цэнийг ерөөсөө олж хараагүй хүн байгаа гэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл өглөө болгон ингээл дасгал хийдэг хүмүүс байдаг штэ тий. Японд бол аягүйх байдаг байхгүй ингээл өглөө оройдоо алхаал ингээл бүр хүснэ ингээл бүр урсцсан халуунд ингээл алхаа явж байгаа хүмүүсийг хараад би ч гэсэн тэгж боддог байсан. Энэ хүн одоо үнэхээр идэвхтэй юм аа, тэгэл өстө сүрхий юм аа. Одоо тэгээд ингэж амар бараг өглөө эрт болсон бараг ингэж алхаж хөлсөө гаргаал ингээл зовж байх одоо ямар хэрэг байна ухааны бодоол ингээл хардаг уяас над байсан байхгүй. Тэгтэл харин тэр хүн бол тэр дасгал хийхийнхаа үн цэнийг бол мэдсэн хүн байгаа даа байхгүй. Яаж юм нэхэр тэр хүн дасгал хийснээрээ одоо яадгийн тий өдөржин миний одоо бие организм хөнгөн шингэн байдаг, гоё байдаг, эрүүл байдаг гэл ерөөсөө тэр өглөөний дасгал, оройны дасгал хийснээрээ одоо ямар сайн зүйл байдаг вэ? Ямар үн цэнтэй вэ? Миний амьдралд ямар их сайхан зүйлийг өгж гин вэ гэдгийг тэр хүн айл хэдий мэдсэн учраас одоо тэрийг дасгал хийх хэцүү гэдэг тэр зүйлд анхаарахгүйгээр дасгалаа хийсний дараах тэр гоё үн цэнтэй зүйлд нь анхаарад ямар ч гэсэн тэр хүнд ингээ мотивац төрдөг гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд өөрийгөө амар хүсэл эрмэлзэлтэй ингээд хийж чадаад байгаа гэсэн үг юм байлээ. Ер нь бол бодод тахаар. Тэгээд одоо ингээд энийг ойлгоод ингээ баг зэрэг мэдээд ирэхээр би ч гэсэн бас дасгал хөдөлгөөн хийхдээ айгүй бас идэвхтэй болчиход байгаа байхгүй. Би ч гэсэн одоо сая энэ бичлэгний цаана явж байгаа энэ одоо ингээд дүрсээ би сая энэ хажуудлынхаа цэцэрлэг түрээлэнд гарч ингээд алхангаа ингээд бас хийсэн. Тэгээд за тэгэхээр та бүхэн маань ч гэсэн оролдоод үзээрэй тий. Оролдоод үзэхэд одоо
буруутгах юм байхгүй шүү дээ. Тэгээд гой үр дүн гаргаад ямар ч байсан өөртөө хийж байгаа зүйлийн үн цэнийг нь маш сайн ойлгож чаддаг болсноороо ингээ бүр байглаасаа цаанаасаа ингээд тэр зүйлээ ингээд хиймээр санагддаг болдгоо. Тэгээд ойлгоогүй хүн л харин ингээд ерөөсөө хий гэж бодохгүйгээр ингээд хийх юмсан гэж бодоол тэгэл эхлүүлснийхаа дараа за ерөөсөө болиич гэдэг юм уу те ингээд дундаас нь орхичдаг тийм зүйлүүд байдаг маань одоо үн цэнийг олж хараагүйгээс болдгийм байлээ. Тэгэхээр эндээс юу гэж ийнү гэхээр бүгдээрээ маш гоё тууштай ингээд нэг юмыг хийж үзээд үр дүн үн цэнийг нь олж хараад ингээд явбал бас илүү гоё юм болоо гэж надад бас бодогдоод байгаа. Жишээлбэл ингээд ажилдаа дуртай, дургу гэж зөндөө хүмүүс байдаг штэ тий. За та нар одоо ажилдаа дуртай хүмүүс үү, дургу хүмүүс үү аль нь вэ? Өөрсдөөсөө асуугаад үзээрэй тий. Өглөө ингээл ажилдаа явахдаа үнэхээр гоё шүү гэж явдгуу. Заатаас та нэг өдөр явчаад ирээ даа гэж явдгуу тий. Би бас ингээд за хурдан 5 болоосоо 5:30 болоосоо гэж бодоо явдаг үе надад бас зөндөө байсан байхгүй. Тэгээд ингээд одоо болохоор би чинь ингээд энэ ажил миний амьдралын хэрэгцээг хангаж байна. Би тэгээд өөрийнхөө дуртай зүйлийг энэ ажил байгаа учраас би авч байна. Ийм сайхан байр хоол тухтаа ингээд амьдрч чадаж байгаа нь би чинь энэ хүний газар ийм гоё ажил хийж байгаа да бас энэ бүхэн минь болж гин. Тийм учраас ажлынхаа ачаар би чинь ердөөсө бүгдийг болгож шүү дээ гэж бодохоор ажил маань тэгж амар бас муухай санагдах хэцүү санагдах болоод тэгээд дээрэс нь нэрэ бид нар чинь ажилтаа байгаа болохоор бас амьдралын зөв хөвшилтэй байгаа тий. Одоо ингээл нэг амраад ирэхээрэл бид нар ч унтах идэх бүх юм ингээл бас хөвшил нь өөрчлөгдөөл нэг хэцүү болоо явцдаг. Тэгэхдээ ажилтаа хүн чи яадгүй өглөө яг л цагтаа босдог, өдөр яг л цагтаа хоолоо иддэг гэл бүх юм ингээл бас зөв хөвшилтэй байна гэдэг чинь нэг талаараа ажилтаа байгаа учраас бид нар чинь бас эрүүл мэнд талаасаа ч гэсэн өөрийгөө айгүй гоё бас зөв авч яваад байгаа байхгүй юу. Гэт ингээд сайн талуудыг нь бодоод ингээд тухайн зүйлийнхаа үн цэнийг нь ингээд олж харж чадах юм бол ерөөсөө энэ амьдрал чинь муухай зүйл гэдэг юм байхгүй болчиход байгаа байхгүй юу. За тэгэхээр ажилдаа ингээд эерэг талаасаа бодож явдаг хүн сэтгэл ханамж маш өндөр байдаг гэж байгаа байхгүй юу. Бүхэл зүйл дээр сэтгэл ханамж нь маш өндөр байдаг. Ажилдаа ингээд нэг тийм дургу баг хүний өмнөөс хийж байгаа юм шиг сэтгэл зүйтэй ингээд явдаг хүмүүсийн одоо нөгөө өдөр тутмын амьдралынхаа сэтгэл ханамж ингээд буурч яадаг гэсэн тийм судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр хүний ингээд сэтгэл зүй гэдэг юм маш чухал байгаад тий. Бидний амьдралд бас хамгийн ойрхон тийм нэг энгийн жишээ байдаг штэ. Одоо ингээд хүмүүс жингээ барина гэл тий. Ер нь тэгэл жингээ барих чинь бас айгүй хэцүү зүйл болчиход байгаа. Тэгтэл энэ бол айгүй амархан гэж байгаа байхгүй юу? Одоо энэ хүмүүсийн ярьж байгаагаар болохоор энэ бол маш амархан зүйлээ. За та ингээд тэдэн килограмм л хасчуул гэл ингээд баг өнөөдрийнхөө хоол идэх тийм юмд ингээд бүр хит анхаарад ингээд өөрийгөө амар стресст оруулаад ингээд баг ингээд ядраа тэгээ бүр жингээ барих гэдэг маань таны үед баг л одоо нөгөө юу гэдгийг те там шиг санагдаад идэг болсон бол та одоо тэр жингээ бариад тэдэн килограмм болцсон байгаа хүнийхээ үн цэнийг мдээгүй байгаа гэсэн үг юм билээ. Одоо та ингээд 52 53 кг болъё гэд яг бодоод тэдэн килограмм хасъя биш тэдэн килограмм болчихсон байх юм бол би ийм байна. Би ийм хувц өмснө. Би ингэж амьдран ч юм уу те би ингэж явна, ингэж алхна гэдэг ч юм уу тэр зүйлүүдийг ингээд бодож үзэх юм бол хийх хүсэл эрмэлзэл дүүрэн төрдөг. Тэгээд ингээд дараа ч гэсэн жингээ ингээд нэг тийм нэмээд байхгүй гэж байгаа хгүй. Би одоо баг яг хэлэхэд 2014 онд нэг маш их таргалж исэн. Тэгээд тэр 14 оноос би бол одоо яг ердөөсөө хэлбэлзэл 53-аас 52-аас 54-ийн хооронд л байдаг ерөөсөө. Хэлбэлзэл таргаллаа гэхэд 54, турлаа гэхэд 52. Ерөөсөө энэ хооронд ингээ яг бүр жингээ би барьцсан. Тэгээд нэг хэцүү биш. Ерөөсөө хоол молоо би ингэж хастдгүй. Тэгээд ингээд бас сэтгэл зүйтэй айгүй холбоотой маань энэ дээр ч гэсэн харагдаад байгаа байхгүй юу. Гой чадсан юм маань энэ байдаг бас. Тэгээд энд нэг хүний хэлсэн үгийг бас би хэлье гэж бодлоо. Энэ нөгөө нэг SoftBank гэдэг байдаг аахгүй юу? Японд нөгөө нэг утасны компани. Тэрний ингээд захирал нь Сон гэдэг ингээд хүн байдаг юм билээ. Тэр хүн ингээд энерги их байхаар хүн ингээд хийж чадаад байдаг юм биш ээ. Тэр зүйлийнхаа үн цэнийг нь
бодоод олчихсон байхаараа л хүн тэрийгээ ингээд хичээгээд ингээд бүр нойр нь хүрхгүй тэрнийхээ тухай бодоод ингээд тэрийгээ хийх хүсэл эрмэлзэл төрдгиймаа гэж энэ хүн хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ хүн бас анх компани байгуулад ингээд SoftBank гэдгийг байгуулад ингээд ажиллах үедээ болохоор ердөөсөө тэр наан байгаа зүйлүүдийг нь бодоогүй. Би энэ SoftBank гэдэг зүйлийг гаргачих юм бол тэрний цаана байгаа үнц нь тэрний цаана байгаа надад орж ирэх ашиг бүх зүйлийг бодсон. Тэгээ би бүр нойр хүрдгөө байсан. Тэрийгэ хийхийн тулд гээд энэ хүн ярьслахандаа ярьсан байсан гэсэн. За тэгэхээр бүгдээрээ ингээд өөрийнхөө өдөр тутамд хийж байгаа жижиг гэлтгүү те өөрийнхөө хийдэг зүйлийн үн цэнийг нь одоо ингээд олж харахыг хичээгээд үзээрэй. За дөрөвдүгээр эрт нь юу вэ гэхээр энэ бол бас маш гайхалтай зүйл байсан л да. Яагаад тэгэхээр ямар ч хэцүү зүйл дотроос та үн цэнийг нь олж харж чаддаг хүн болох юм бол та ингээд эрүүл амьдрч чаднаа гэсэн байсан. Ерөөсөө эрүүл мэндтэй холбоотой гэсэн байсан. Тэгэхээр ямар нэгэн зүйлд санаа зовж ингээд байгаа учраас бид нар чинь ингээд бас хичээж чадаад байдаг гинэ. Тэгэхээр ингээд стресс дотроос ч гэсэн сайн зүйлийг нь олж хардаг хүн стрессийн хор уршгийг нь бүр өөрөө ингээ үгүй хийгээд тэгээд өөртөө тэр стрессийг сайнаар ашигладаг гинэ. Тэгээ би бас нэг энэ стресс гэдгийг стресс гэж харуул танд муу нөлөөтэй одоо ингээд стресстэй байна да муу нөлөөтэйгээ бодоод ингэж та стрессийг хүлээж авал танд угаасаа муу нөлөөтэй. За нэг ийм стресс байна да. За энэ бол ингээд жоохон таагуул юм байна те. Гэхдээ би энийг яаж хүлээж авах вэ гэд ингээд стрессийг эргээр хүлээж авч чадах юм бол танд бас тэр сайн нөлөөтэй гэд ингээд ярьсан юм байсан. Тэрийг одоо би бас буцааж эргэж олж харж уншия гэж бодоод байгаа. Тэгэхээр одоо ингээд биеийн хүнд ажил хийдэг хүн байвал би өстой маш хэцүү ажил хийж ийн гэж бодоод байвал тэр хүн маш хэцүү л ахгүй тий. Тэгтэл тэр хүн биеийн хүнд ажил хийж байгаа ч гэсэн энэ маань миний биед дасгал болж ин да гэж бодвол тэр хүнд айгуу гой дасгал болоод биед нь ингээд эрүүл гой зүйлийг авчирж байгаа байхгүй юу. Тэгэл одоо юу гэдэг нь дарга ууртаа ингээл өстой ажил дээр дарамт ихтэй байна да гэж бодсны оронд одоо юу гэдгийг за яах вэ дарга ууртаа ч гэсэн би ингээд хөгжиж юм сурч авч чадчихин даач гэдэг юм уу тий. Тэгэхээр манайхны дунд айгүйх байдаг гэртээ суудаг ээжүүд маань бас их сэтгэл зүгээр ингээд сөрөг болчдөг юм шиг надад бол санагдсан. Тэгэхээр нэг өөрөө хүүхдээ хараад ингээд гэртээ сууж байгаа штэ. Тэгээ ингээд би нэг бүх юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрөөл тэ хэцүү байдаг. Үгүй юм аа. Одоо би ингээд хүүхдүүдтэйгээ яг хажууд нь хүүхдүүдээ хараад байж байгаа учраас хүүхдүүд минь ийм сайхан эрүүл боожж өсч чадж байгаа маач гэдэг юм уу тэ. Ингээд өөрсдийнхөө тухайн байгаа нөхцөл байдалтай хүн болгоны амьдрал өөр шүү дээ. Хүн болгоны ингээд амьдралд гарч ирж байгаа нөгөө нэг ингээд санаа зовж байгаа, стрессж байгаа зүйлүүд чинь бүгд өөр. Тэрийгээ хүн өөрөө яаж ингэж гоё эргээр харж сурах вэ гэдэг маань л одоо хамгийн чухал зүйл юм байна л да. Одоо ингээл нас ахаал хөгшрөөл ингээл одоо ингээл үрчлээтэл цагаан ус гараал гэхийн оронд би одоо ийм сайхан насыг зооглож байна, ийм сайхан насалж байна. Одоо би ингээд өөртөө зарцуулах цаг минь болж гэн ч гэдэг юм уу. Энэ ингээд надад зориулах цаг байгаа юм байна гэдэг ч юм уу. Ингээд настай хүмүүс маань ч гэсэн одоо ингээд тэтгэврт гарчаад ингээд сэтгэл санаагаар унахгүйгээр өөрсдийнхөө хийх дуртай залуу байх үедээ хийж чадаагүй зүйлүүдийг бас ингээд бичээд ингээд хийхийг хичээвэл бас их зүгээр юм болов гэж бодсон. Мэдээж Монголд яг хөө ингээд одоо гарах, алхах, явах газар ховор гэж тэгдэг ч гэсэн хүн өөрөө хичээгээд те нэг жижигхэн гудмаар ч гэсэн ингээд алхсан ч гэсэн л болох бах гэж бас надад бодогдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд одоо юмны ингээд болохгүй зүйлийг олж харуул угаасаа л бүхэл зүйл болохгүй харагдана шүү дээ те боломжгүй харагдана. Тэгэхээр болох талаас нь бүх зүйлийг нь олж харахыг хичээх юм бол бүхэл зүйл айгуу гоё бас боломжоор дүүрэн харагдах байх гэж би бас боддгийн. Би угаасаа тийм нэг болно гэдэг тийм тайфтай хүн байхгүй юу. Болохгүй юм гэж юу хэлсэн гэдэг тийм нэг тайфтай хүн байхгүй юу. Тэгээд бас айгуу тийм эргээр юмыг харахыг хичээдэг л дээ ер нь бол. За тэгээд энд ингээд дөрөв би ингээд одоо нөхцөл байдлыг танилцуулчлаа штэ тий. Тэгээд хамгийн сүүлийн дөрөвт арга маань бас нэмж хэлэхэд одоо Японд ингээд энэ үн цэнийг олж харах гэдэг аргыг бүр эмчилгээний газруудад ч гэсэн аягүй их ашигладаг юм билэ. Гол нь ингээд бүр судалгаагаар гараад ирсэн ийм арга гэж байгаа байхгүй энэ чинь бүр. Тэгээд би яг нөгөө сэтгэл судлалын талаас нь ингээд бас
янз бүрийн хичээлд суугаад тэгээд тийм хүмүүсийн яриа ингээд сонсохоор яг ингээд судалгаан дээр үндэслэж ярьж байгаа зүйлүүд айгүйх байдаг учраас надад бас тэр нь их таалагдаад байгаа. Тэгээ ингээд эмчилгээний газрууд яаж ашигладаг гэхээр ингэдэг гэж байгаа. Хүмүүстэй ингээд ойлгуулад тэгээд ингээд өөрийнхөө амьдралын үн цэнийг нь бодоод эрүүл байх гэдэг маань хамгийн үн цэнтэй зүйл байсан байна шүү. Тийм болохоор би чи ингээд эрүүл байхын тулд одоо ингээд тэр одоо өвчтөй байгаа биендээ анхаарах биш, эрүүл болоод би юу хийх вэ гэдэгтээ анхаарад тийм хүмүүс айгүй хурдан ингээд бүр харьцангуй нөгөө нэг өвчнөдөө анхаарад ингээ өнөөдрийнхөө амьдралд стресстэй байдаг хүмүүсээс илүү харьцангуй хурдан идэгсэн байдаг гэд ингээ бүр гаргасан байлээ. Тэгэхээр стресс, зовлон, бэрхшээл дундаас үн цэнийг нь олж харсан хүний эрүүл мэнд нь хүртэл тун сайн байдаг шүү гэдэг имийг энд бүр онцолж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо юмны үн цэнийг олж харахад эхлээд одоо яаж олж харах уу гэд ингээ бодохоор жоохон бас олж харах аргаа бас олохгүй гэж магадгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд би хэлсэн тийм.Ыг болохоор одоо ингээд өөрсдийнхөө хийж байгаа зүйлээс та бүх маань үн цэнийг нь олж харж чадахгүй бол одоо энийг ингээ хэрэглүүл ямар үр дүн гарах юм бол энийг ашиглахад юунд тохиромжтой байж болох вэ? Энэ одоо юунд зүгээрүүч гэдэг юм уу? За тийм ингээд нэг тийм асуулт маягаар өөртөө айгүйх тэгээд асуулт тавих хэрэгтэй гэж аахгүй. Би одоо Япон хэл мэддэг. За би энэ Япон хэлээрээ юу хийж болох вэ гэж бодоод байсан л та угаасаа ер нь бол тэгэхээр надад чаддаг юм юу байна вэ гэдгээсээ л ингээд хүн ер нь асууж эхлэх юм шиг байгаа. Тэгээд тэр чаддаг юм маань дараад нь юу болж болох вэ ч гэдэг юм уу те? Ямар бодиттой зүйл хийж болох вэ ч гэдэг юм уу? Тэгжил ингэж бодож хийж үзэх зүйл юм шиг байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо юу л гэсэн үг гэлтэй одоо нэмэлт одоо зүйл ирж хайна гэсэн үг л дээ. Тухайн одоо яг өөрийнхөө хийж байгаа зүйлээс эндээс би юуг нэмэлтээр ингээд хийж болох уу гэдэг зүйлэл ирж хайх л ёстой юм шиг байгаа. Тэгээд үн цэнийг олж харах энэ одоо процессыг өөртөө одоо ингэж хийж чадсанаар одоо альва зүйлийг эрэл хайгуул хийж ингэж үн цэнийг мэдснээр одоо бидэнд ирэх тэр нөгөө нэг стрессийн дарамт нь арай зөөлөн болдог. Яа тэгэхээр одоо нөгөө нэг шууд л тэр энэ ёстой хэцүү зүйл байна гэж бодоод авчихгүй энэ зүйлийг ингэж хийсний дараа яг хуу ийм үр дүн байгаа юм байна штэ ч юм уу. Энэ зүйлийг хийсний дараа ийм гоё зүйл надад бий болж байгаа юм байна штэ ч юм уу. Нэг тийм арай нэг тийм гоё нэмэлт сайн зүйлүүдийг нь олоод харчаар бидэнд ирж байгаа тэр стресс дарамт одоо тэр амьдралын хэцүү зүйлүүд маань жоохон ингээд зөөлөн буух юм шиг л надад мэдрэмж төрөөд байгаа л доо. Тэгж ингээд янз бүрийн талаас нь бодохоор одоо жишээлбэл ингээд ажлаасаа халагчдаг ч юм уу, компани дампууршдаг ч юм уу, одоо янз бүрийн л нөхцөл байдлууд амьдрал дээр байгаа. Тэгтэл тэрийгээ одоо ингээд би ажлаасаа халагчлаа өстэй яана ажилгүй гэж бодохоор за яг би ажлаа хай. Ажлаа хайнгаа энэ цаг маань одоо өөртөө гаргаж байгаа цаг гэж бодъё. Би дуртай юм а хийж гэдэг юм уу те. Ер нь аль болох эргээр юмыг л бодож сурахыг юмны үн цэнийг олж харах гэж хэлээд байгаа юм болов уу гэж би бас хамгийн сүүлд нь эднэрийг уншичаад дүгнсэн л те. За тэгээд та бүхэн маань миний ярьсан энэ дөрвөн зүйлийг сайн одоо бодож тунгааж үзээд амьдралдаа байгаа, эргэн тойрондоо байгаа хүмүүсээс бүхэл зүйлээс нь аль болох үн цэн нь юу вэ гэдгийг олж харахыг бас хичээх гэж үзээрэй. За тэгээд иймэрхүү зүйлүүдийг ингээд бодоод сэтгэл зүйдээ ингээд өөрийнхөө ингээд тархинд ингээд янз бүрийн дэмий зүйл бодож байгаа оронд ийм гой зүйлүүдийг бодоод ингээд өөрийнхөө тархийг ингээд тийм зүйлүүдэд ингээд ажилуулад ахаар хүний дагаад хүний ингээд сэтгэл зүйч гэсэн айгуу гоё эрэг зүйлүүд рүү ингээд тэмүүлдэг юм шиг бас надад санагдсан болохоор та бүхэндээ ингээд энийг бас өнөөдөр ярьж өглөө. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзъя.